Хүн болох багасаа гадаад талын сургалтын төсөл Дорнот аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 сарын 2-ны 13-18 дугаар тогтоолоор батлагдаж 2 дахь жилдээ одоо энэ төсөл маань хэрэгжээд байна. За энэ төсөл маань маш амжилттай хэрэгжиж байна. За энэ төслийн маань гол зорилго нь олонгууд орон нутгийнхаа хүүхдүүдийн гадаад хэлний сурах сонирхлыг мөн цаашид одоо суралцахад нь дэмжих зорилготойгоор мөн зөв хүмүүжил төлөвшил олгох ийм зорилготойгоор энэ төсөл маань хэрэгжээд байгаа. За энэ төсөл манай сургууль 2024 оны 4 сарын 1-ээс эхлэн энэ хичээлийн жил нь 1-р сургуулийн бага ангийн 3-аас 5 дугаар ангийн 275 хүүхэд англи хэл, хятад хэл, япон хэл сурж байгаа. За үүнд англи хэлний 1-р сургуулийн 6 багш, Норвежийн хятад хэл сургалтын төвийн хятад хэлний багш, гоо инглиш төвийн япон хэлний багш, ингээд нийт 8 багштайгаар сургалт маань цааш сургалтын үйл ажиллагаагаа амжилттайгаар явуулж эхлээд байна. За сургалтын маань таатай орчин бүрдүүлэхэд бол аймаг орон нутгаас тоног төхөөрөмж, сургалтын анги танхим бид бүхэнд бүрдүүлж өгсөн. За энэ 2 жилийн хугацаанд манай сургуулийн нийт 500 гаруй сурагчид идэвхтэй оролцож өөрсдийгөө англиар илэрхийлэх, өөрийн англи хэлний мэдлийн чадвараа ахиулах, цаашид одоо сурах хүсэл эрмэлзэлтэй болон суралцж байна. За гадаад талын мэдлэг чадварыг хөгжүүлэх, сурах арга барил эзэмшүүлэх дэмжих зорилготойгоор энэхүү сургалт маань тийм төсөл маань хэрэгжиж байгаа. За үүнийг одоо манай сургуулийн одоо багш нарын англи хичээлээр хүүхдүүдэд одоо шинэ үг нөлөөлөх, таниулах, за үгийн сүлжээ, мөн тоглоомын аргаар, за тэгээд манай сургууль дээр нөгөө гадаад хэлний нөгөө шинэ одоо хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүнтэйгээр холбоотойгоор бид нар бас сурагчдыгаа захин орчин буюу платформ дээр ажиллуулах сурагчдыг энэ маань бас бидний бас энэ сургалт явуулах бас нэг гол зорилго болон бас нэг шинэлэг аргын маань нэг байгаамаа. Тэгээд энийг хэрэгжүүлснээрээ бас хүүхдүүдэд маань бас нэг хэл сурах цаашид сонирхлыг нь илүү сэтэлжүүлж, илүү одоо хүүхдүүдэд маань сонирхолтой болох боломж нээж өгч байгаа. Одоо энэ сургалтанд хамрагдсанаараа одоо чамд тийм ээ одоо англи хэлний төвшингийн хувьд ямар ахиц гарсан бэ? Хэл сурах одоо сонирхол чинь ямар байсан бэ? Энэ талаар таад багштай сэтгэлдээ хэлээч хүүхдүүдээ. Миний хувьд энэ төсөл хамрагдсанаар миний англи хэлний төвшин ахисан. Тэгээд мөн би 4-р ангидаа энэ төсөлд хамрагдаж явснаар 5-р ангидаа ангийнхаа англи хэлний төвшөнд гайгүй оролцож байгаа. Сайн байна, мундаг байна. За тэгвэл одоо энэ сургалтанд хамрагдсанаараа мэдээж бид нар одоо өөрийгөө одоо ингээд танилцуулах тийм ээ. Одоо ийм чадвар суралцсан байгаа шүү дээ. Англиар өөрийгөө танилцуулах хүүхэд байна уу? My name is Tusho. I'm 11 years old. My hobby is reading book. My mom is named Ankhbayar. My dad's name Baymangh. My name is Namalang. I'm 11 years old. I'm from Mongolia. My mom is name is Neminchimik. My dad is name Batan Dendang. My name is Sirlang. I'm 11 years old. My hobby is reading book. My mom's name Bolorma. My dad's name Шинтлэг. За манай сургуулийн одоо хамрах тойргийн хүүхдүүд буюу 3-аас 5 дугаар ангийн та нараас одоо доошоогоо бас 3, 4 дугаар ангийн дүүнер нь бас тийм ээ энэ хичээлийн жилээс эхлээд энэ төсөлд бас анхан шатны сургалтанд хамрагдаад эргэжил ихэд мөн та нартай адилхан одоо бас ийм төвшөнд очичоод тэгэхээр та айд маань одоо цаашаага илүү тийм ээ илүү гүнзгийрүү төвшингээ илүү сайн ингээ суурай тавиад англи хэлээ өшөө илүү сайн суралцаад сургалтандаа тогтмол цаг тухайд нь тийм ээ сайн оролцсон шүү. Сургалт маань 7 хоногт 6 цагаар
2 удаа, 3 удаа гэд багш нар ингээд хуваарийнхаа дагуу оролцоо явж байгаа тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ сургалтандаа илүү сайн оролцоод англи хэлээ бүгдээрээ сайн сураарай. За гадаад хэл сурахыг бас одоо сүүлийн үед манай эцэгүүд бас хүүхдүүдэд багаас нь бас гадаад хэл сурах бас сонирхолтой болсон байгаа. За энэ хүн болох багаасаа төсөл хэрэгжихээс өмнө хүүхдүүдэд эцэгүүд маань тийм ээ оюуны хөрөнгө оруулахын тулд мэдээж төрөл бүрийн сургалтанд хамруулсан. Энэ сургалтанд бол мэдээж хүүхэд бүр тэр болгон ингэж хамрагдах бас боломжгүй байсан. За энэ төсөл хэрэгцснээрээ одоо нэг ангиас тий 3-аас 5 хүүхэд одоо нийт одоо сургуулийн хэмжээнд манай гэхэд энэ 2 жилийн хугацаанд 500 гаруй хүүхэд тийм гадаад хэл сурах одоо ийм нээлттэй боломж олгосон бас давуу тал байгаамаа. Энийг ингэснээр хүүхдүүдийн маань бас гадаад хэлний мэдлэг бас илүү сайжирж байгаа. Нэг зүйл болонгод одоо нөгөө бас 5 дугаар ангиас эхлээд англи хэл үздэг. Тэнгүүд хүүхдүүд 5 дугаар ангид бас анхан шатныхаа мэдгэдгүүнтэй орж ирж байгаа нь бас нэг давуу тал болж байна. Мөн эх хичээлийн жилээс эхлээд бас 3-аас 5 дугаар анги, 3 дугаар ангиас эхлээд бас англи хэл заах тийм бас юу байгаа. За гадаад хэлний энэ төсөл маань орон нутгийн одоо дэмжлэгтэйгээр бид бүхэнд бас бидэнд бас техник тоног төхөөрөмж анги танхимын бас дэмжлэг тусалцаа үзүүлсэн. За бид нар хичээлийн цагаар бол сургууль дээрээ 203 болон 101 анги танхимдаа багш нар маань хичээл сургалтаа явуулдаг. Мөн хүүхэд хөгжлийн төв болон одоо хуучнаар одоо энэ тагнуулын байранд бас бид нарт 3 байр гаргаж өгсөн. Тэрэнд бас манай багш нар маань сургалт явуулж байгаа.